За гишүүдэд өглөөний мэнд хүргье. Би бол Бат Эрдэнэ гишүүнтэй эсрэг санал байр суурьтай. Бараг ярьж байгаа зүйлийнх нь эсрэг шахуул юм ярих гээд байна л да. Энэ сарын өмнө шахуу юм да. 3 сарын 28-нд Өмнөгов аймгийн 3 тэс сумаас сумынхын хурлын төлөөлөгчид ирж говийн бүсээ сонгогдсон гишүүдтэй уулзахдаа одоо би нэр дурдж бүр хэлж болж байна. Сэрж мэдэг гээд Өмнөгов аймгийн 3 тэс сумын төлөөлөгч Сэрж мэдэг. Тэр тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд ажилладаг юм шиг байна. Эрдэнэ ноёр гээд олон улсууд 3 тэс суманд энэ 99 чон ихссэн тухай бүр айлын тоон дээр гараад суучгаад эзний нотоод байдаг тухай 2 настай хөгшин хотонд нь 99 ороод малын сүйтгэд харин дүлий одоо юундаа болоод харин гараагүй учраас 99-нд бариулаагүй тухай айгүй их тийм ноцтой юмнууд яриад бид бүхэнд бас улсын хурлын гишүүдэд энэ талаар анхаарч өгөөч. Тэр хууль эрх зүйн орчинд нь бас шаардлагатай бол өөрчлөлт оруулж өгөөч. Ер нь иргэдийн аюулгүй байдал бас алдагдаад хүн мал мал гэхээсээ илүү одоо хувь хүн амь насаа хамгаалах мал аргагүй хамгаалт хийх тэр боломжийг нь олохгүй бол удахгүй 90 хүн барьсан гэхэд гайх зүйлгүй болж гин шүү гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хууль яг Амгаланбаатар гишүүн бодвол баруун аймагуудад чон ихсэнтэй холбоотой бас хүн мал аюулгүй байдал мал сүргээ хамгаалах амь насаа хамгаалахтай холбоотойгоор энэ хуулийн залтанд өөрчлөлт оруулахаар орж иж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хуулийг хэлцэхдээ бас энэ саналыг Өмнөгов аймгийн 3 тэс сумаас ирсэн саналыг бодолцож үзнэ үү гэж хэлэхээр байгаа. Миний хувьд бол зүгээр ирвсийг агни гэдэг юм биш. Гэхдээ ирвснээс үнэтэй хүний амь нас байхгүй хаа гэж бодож байгаа. За бас энэ хуулийг хэлцэхдээ тал хээр говийн бүсэд зээрийн цагааны чоны асуудал бол энэ ангилд орохгүй байхаа. Тэгээ бүс нутгаар нь бас ялгартай тогтоох нь зөв болов уу гэсэн ийм зүйлийг хэлэх байна. За баярлалаа.